Бэлгийн харилцааны тухай бид ярихдаа их хөвтөн сэтгэл зүй, ойлголт, харилцааны талаар ярьдаг бол бас нэгэн чухал сэдв бол эрүүл мэнд байдаг. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар бид бэлгийн замын халдварт өвчин амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн сэдвээр ярилцгаар Алтанжуур эмнэлгийн эмч Арнабекийг урьсан байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Маскулан брэнд болон Алтанжуур эмнэлэг. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За. Хоёулаа эхлээд нэвтрүүлгийнхаа заншлуулсан захиагаа уншия. Тэгээд захиан дээр ойлголт тулгуурлаад ярилцъя тийм ээ. За сайн байна уу? Би 30 настай эрэгтэй, гэр бүлтэй 4 хүүхэдтэй. Саяхан санаандгүй тохиоллоор эхнэрээсээ өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд хамгаалтгүй орчихсон. Тэр явдлаас хойш эхнэртэйгээ 2 удаа харьцаанд орсны дараа бэлэг эрхтнээс шингэн ногоон юм гарч маш их захнаад байх юм аа. Эхнэр бид хоёр хамгаалалт хэрэглэдэггүй. Өмнө нь ингэж юм гарч захнаж байгаагүй. Би л тэр өдөр ямар нэгэн халдвар авсан бололтой. Одоо эхнэр маань бас халдвар авчихсан уу? Эхнэрээ хуурсандаа маш их гэмшиж байгаа ч мэдхээс өмнө эмчлүүлэх боломж байгаа болов уу? Ийм үед яах ёстой вэ гэсэн байна. За тэгэхээр хоёулаа эхний асуултаа ер нь бэлгийн замын халдварт өвчин гэж юу юм бэ гэсэн сэдвээр асуултаар хариулъя. Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бол бэлэг эрхтний секс, аман секс, шулуун гидсний секс гэсэн замуудаар дамждаг халдварт өвчнүүдийг бэлгийн замын өвчин гэдэг. Бэлгийн замын өвчнүүд нь бол дотроо нянгийн гаралтай, вирусын гаралтай, мөөгөнцрийн гаралтай, паразитын гаралтай гэж 4 ангилж идэг. Нянгийн гаралтай өвчнүүд нь бол одоо та бүдний сонсч мэдчихсэн гонороо, тэмбүү, халамид гэх мэт өвчнүүд ордог. Вирусын гаралтай өвчнүүд нь бол дох, херпес вирус, хөхөнцөр вирус, илэгний ВЦ вирус ордог. Паразитын гаралтай өвчнүүд нь бол тэрхэм ноз, умдагны бөөс, хамуу зэрэг өвчнүүд орж идэг байна. Мөөгөнцөрд бол мөөгөнцрийн гаралтай Candida albicans гэдэг өвчин байдаг байна. Эдгээр өвчнүүдийг бол бэлгийн замаар дамжих нийт халдварт өвчин гэж үздэг. Тэр одоо энэ залуугийн захиан дээр биш үү те ингээд бэлэг эрхтнээс ногоон юм гараад захнаад байна гэсэн. Тэр нь бол одоо бэлгийн замын халдварт өвчний шинж. Энэ залуу дээр бол ер нь бэлгийн замын халдварт өвчний шинж мөн байна. Тэгтээ одоо ямар өвчин гэдгийг мэдхийн тулд энэ залуу бол эмнэлэгт хандах хэрэгтэй байна. Одоо нэг 15-аас 16 төрлийн бэлгийн замын халдварыг илрүүлдэг одоо PCR буюу одоо хамгийн сүүлийн үед молекулын биологийн нарийн түвшний шинжилгээ нэвтэрсэн байгаа гэсэн үг. Энэ шинжилгээг өгөөд өөрийгөө одоо онцлох хэрэгтэй. Тэгээд үнэхээр одоо эдгэрдэг өвчин байна уу? Нэг бол эдгэрдэг өвчин байна уу? Нэг төрлийн өвчин байна уу? 2-оос 3 төрлийн хавсарсан халдварт өвчин байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Ингэж тогтоолгосныхаа дараагаар эмчилгээгээ хийх хэрэгтэй байна. Бас мөн энэ залуу дээр гэр бүлийн хүний талаар одоо хамтрагчийн талаар асуудал яригдчихэ. Тэгэхээр энэ хүн бол одоо мэдээж сэтгэл зүйн зочролд орсон байгаа. Одоо гэр бүлийн харилцаанд бас анцаа үүсэх, хосын харилцаанд сэв сууж ийн гэсэн үг. Тэгтээ энэ хүмүүс одоо бэлгийн замаар дамжих халдвар авсан учраас өөрөө гэр бүлийнхээ хамтрагч хүнтэй бол ярилцах ёстой. Хэлэх ёстой. Тэгээд тухайн хүмүүс бол бас мөн мэрэгжлийн эмчид хандаж үзүүлж эмчлүүлэх ёстой байна. Тэгэхээр асуусан байж тийм ээ. За тэр үйл явдлаас хойш их нэртэйг бол бэлгийн харилцаанд орсон гэж байна. Тэгэхээр одоо энэ хүмүүс маань өмнө нь ингээ хамгаалтахгүйгээр өөр хүнтэй ингээ бэлгийн харилцаанд орчлоо шүү дээ. Тэгэхээр дараа нь ингээ их нэртэйг бэлгийн харилцаанд ороход энэ хооронд одоо эхнэр манаас халдвар авчихсан уу гэж асуугаад байна л да тий. Тэгэхээр шууд дамжих уу энэ дотор хэдэн хоногийн ч юм уу процесс явагддаг уу яадаг вэ? Шууд дамжина. Бэлгийн замаар дамжих халдвар бол хамгаалтгүй харилцаанд орсон тохиолдолд шууд дамжиж идэг байна. Тэгэхээр энэ бол халдвар авсан байх магадлал маш өндөр гэсэн үг л дээ. 95-аас дээш хуваарь авсан байх магадлалтай болж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ бэлгийн зам дээр нэг тодорхой ярих зүйл бас байдаг. Одоо ингээ харьцаанд орчоод хэсэг хугацаанд нөгөө шинж тэмдэг илэрхгүй өвчний маань нууц буюу цонх үе гэж байдаг. Энэ хугацаанд ихэнхдээ хүмүүс өөрийгөө эрүүлгэж үзэж харьцаанд орсноор халдвараа бусдад дамжуулж идэг байна. Одоо за нэгэнт одоо халдвар авснаа мэдчихлээ тий. Энийний дараа сэтгэл зүйд гарах амьдралын чанарт гарах өөрчлөлтүүд юу байдаг вэ? Мэдээж одоо зовир өгч эхэлнэ. Одоо хорсох тийм ээ. Захнах, шээж чадахгүй болж эрэгтэйчүүд дээр бол ингээд ирэхээр нөгөө хүмүүс маань ерөөсөө гинт бэлгэрэгтнээс нь урд нь гарч байгаагүй идэ ч юм уу эмгэг ялгац цус гараад ирэхээр сэтгэл зүйн шок одоо их цочролд ордог. Тэгээд одоо яахаа мэдэхгүй болж ирж идэг.
Тэгээд ер нь ихэнх тохиолдолд бол ичдэг. Хаана хандхаа мэддэггүй. Тэгээд тийм учраас найз нөхөд ч юм уу өөр хүмүүсээс асуух маягаар зөвлөгөө авч эхэлж идэг. Ингэснээр эмнэлэг тандаагүй учраас буруу онцлогоо хийгээд тэгээд өөртөө дуурмуудын юм ууж нөгөө тухайн өвчнөө аргашуулах, хөндрүүлэх хандлагатай байдаг л та. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр шууд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмчид хандах ёстой байна шүү дээ. Үзүүлээд тэгээд тэнд бол одоо намайг ингээд хин нэгэнд одоо хэлчихвээ, мэдчихвээ, ичих зүйл байхгүй байна. Тэр бол дандаа хувийн нууцтай холбоотой явж идэг. Эмч болон өвчтөн хоёрын хооронд л явж идэг зүйл байна шүү дээ. Дугаарын хамтран ажиллагч Алтанчор эрэгтэйчүүдийн эмнэлэг. За тэгэхээр манай улсад одоо энэ бэлгийн замын халдварт өвчин зүйлүүд ямар түвшинд байгаа даа? Ер нь манайхаа бол ингэж үзэж идэг нийт халдварт өвчний 30-аас 40% бол бэлгийн замаар дамжих халдвар бол эзэлж байна гэж үзэж байгаа юм. Ер нь нийт тий. Энэ дотроос бол хамгийн өндөр хувийг бол одоо халамид буюу халамидын халдвар эзэлж байна. 40% таа байдаг. Тэмбүүг бол нэг 15% таа. Гонорог бол нэг 10-аас 15% таа байна гэж өнөөдрийн статистик мэдээгээр бол тийм байгаад байгаа. Энэ халамид яагаад өндөр байдаг гэхээр халамид нь даалт халдвартай орж идэг. Тэгэхээр хүн халдвар авчаад одоо манайхан бол яадаг гэхээр бэлэг эрхтнээс нэмийг ялгах сэдэ гарах ч юм уу. Нэг бол шарах гарч иж одоо өөрийгөө өвчтэй гэж боддог бол даалт халдварууд маань бол ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг. Тэгэхээр хүн өөрийгөө шууд үзээд одоо бэлэг эрхтнээ хараад ч юм уу ямар нэгэн бие ингээд хянаад үзэхэд бол ямар ч зовооргүй. Тэгэхээр нөгөө хүмүүс маань өөрийгөө өвчтэй гэж мэдэхгүй учраас бусдад халдварыг тараадаг байна. Тэгэхээр далд халдварын тархалт бол их өндөр байдаг. Одоо нэг сүүлийн үед нэг тийм зүйл одоо сошиалаар явдаг болсон шүү дээ. Одоо жишээ нь эр хүн бол одоо ямар нэртэйлээ тийм нэг вирусыг тээгч юм аа. Эмэгтэй хүмүүс нэг тийм бактерижлэг вирусыг тээгч юм аа гэл ингээл явдаг шүү дээ, тий. Тэр ийм байгаа юм. Одоо таны ярьж байгаа бол хөхөнцөр вирусын талаар ярьж байна. Хөхөнцөр вирусын халдвар маань маш олон төрөл байдаг. Энэ халдвар маань ер нь бол онлын хувьд бол ингэж үздэг. Эрэгтэйчүүд шодан хавдар, төмсгний хавдар, төрүүлчийн хавдар үүсгэх эрсдэл болдог. Эмэгтэйчүүдэд бол ер нь өмөө зүйний хавдар түргэх 80% эрсдэлтэй байдаг. Гэхдээ бол тээгч юм а гэж ярих нь бас жоохон бууруу. Бэлгийн замын халдваруудыг бол тэр халдвартай хүнэлттэй эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу тэрэндээ хамаагүй. Эрэгтэй хүмүүс тэр яадаг гэхээр шинж тэмдэг багтаа байдаг. Одоо үе ургацэг гарахгүй бол ер нь эрэгтэй хүн бол мэдэхгүй явж идэг. Тэрийг бол PCR буюу молекуляр биологи нарийн шинжилгээгээр илрүүлж идэг байна. Тэгэхээр одоо огт идэгдэггүй гэдэг ч юм уу те бүрэн төгс хэмжлэгддэггүй юм одоо бэлгийн замын халдварт өвчин гэж юм байдаг. Тий, одоо вирусын гаралтай халдваруудыг хэлдэг. Энэ дээр бол одоо бид нарын нэрлэл заншнаар бол дох HIV гэж нэрлэж байгаа. Энэ өвчин бол байна. Мөн таны сайн ярьж байгаа хөхөнцөр вирус. Herpes гэдэг одоо бид нарын уруул дээр гардаг хомхоо шүү дээ. Тэрний бэлгийн хэлбэрүүд мөн одоо архаг явцтай байдаг. Вирусыг бол бүрэн гүйцэд ер нь эмчилж устгаж чаддаггүй. Ингээд хяналттай яваад тэр хүний хувийн онцлог дархлаа зэргээс хамаарч ер нь архаг явцтай явдаг өвчин байна. Хөхөнцөр вирусыг одоо нэг юу бол уг нь бол олон улсад бол байгаа. Вакцин хийдэг. Эрэгтэй эмэгтэйг бага наснд нь. Ингэж одоо 15-аас 20 жилийн дараа ард түмэн төр популяцдах халдварын түвшин буурсан тийм сайн туршлага жишээнүүд бол олон улсад их байдаг байна. Тэгээд яг манай ард түмний бас вакцины төлөв мэдлэг зэргээс шалтгаалаад бас одоо хамрагдах нь бага байх шиг байгаа юм. Гэхдээ энэ талаар нарийн судалгаа юу бол бид нар бол хийж үзээгүй л дээ. Ер нь ийм учиртай. Хөхөнцөр вирус үед бас нэг онцлогтой. Бэлгийн замаар дамжих халдвараас вакцинаар сэргийлж болдог ер нь бараг цорын ганц өвчин гэж байна. Бас тэгвэл хамгаалах боломжтой тийм. Бас боломжтой байгаад байдаг. Эмэгтэйчүүдтэй л их аюултай өвчин байх нь ер нь. Таны яриан цайд урдгацж нэг илгэний виц вирус гэдэг. Тий. Тэрний талаар та дэлгэрүүлж хариул. Илгэний ВЦ-г одоо манай хүмүүс бол зөвхөн одоо илгэний л өвчин гэж ойлгоод байдаг. Гэхдээ илгэний ВЦ мэн биологийн шүүрлүүд буюу одоо өтрээний шүүрэл, үрийн шингэн зэрэг бэлгийн замаар халдах боломжтой өвчнөд орж ирдэг байна. Зөв. Тэгэхээр илгэний ВЦ вирустэй хүнтэй бэлгийн арсанд орж байгаа тохиолдолд вирус халдахгүй гэж орсон тохиолдолд бол халдвар авна л гэсэн үг байна шүү дээ. Зөв. Тэгвэл их
өөрөөр бодож явдаг гэсэн биш үү бид нар ч одоо. Одоо насны хувьд ингэж яриул тийм ээ. Сүүлээд одоо бэлгийн замын халдвар төвчин тэр тусмаа одоо энэ бүр имжлэгдэхгүй хүн төвчнөр одоо өвдөж байгаа тийм хүмүүсийн үед Монгол улсад тэр тусмаа ярьчуудын дунд насны одоо хэдээс хэд орчим насны хүн байна. Ер нь бол бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс тэр. Одоо 18 наснаас ер нь 45 насны хооронд бол түгээмэл өндөр байна. Гэхдээ энэ дотроос 18-аас 35 насны хооронд бол илүү өндөр байх жишээ. Ер нь энэ халамидын халдвар бол их өндөр байдаг манай улсад. Дэлхий дээр ч гэсэн жилд 322 сая хүн шинээр авч идэг хөвч. Нөгөө түрүүн би дурдж өнгөрсөн нөгөө шинж тэмдэг багтаа учраас тэр тарах магадaltaй байж идэг. Манай улсад ч гэсэн одоо ингээд миний анги практик дээр аваад ингээд үзлэг шинжилгээ ингээд үзээд явж байхад ер нь халамидын халдвар бол ер нь маш өндөр байдаг. Тэгэхээр одоо за бэлгийн замын халдварт өвчин авсан гэдгээ одоо нэг шинж тэмдгээр юм ч юм уу те ингээл мэдээд ингэчлээ за амжтаар очлоо. Хосууд одоо хоорондоо энэ талаар яаж харилцах одоо ярилцах хэвээр юундаас эхлэх хэвээр. Одоо энэ дээр бол юм байгаа юм. Одоо нийгэмд ингэдэг л дээ манайхны нэг түгээмэл тийм алдаа харах юм байж идэг. Одоо нөгөө айгаад мууж идэг. Тэгснээрээ нөгөө тухайн одоо нэмэгтэйг юм одоо бас өндөг өвчин гэмтэх, хүрийн суугууд нь гэмтэх тийм ээ. Ингээд цаашдын хүндрэлүүд үүсээд идэг. Эрэгтэй маань бас нөгөө эргээд нөгөө хамтрагчаасаа дахин халдвар авч идэг. Илэн далангуу одоо ярилцаж эмнэлэг тайл айл нь хандах хэрэгтэй. Тэгжиж зэрэг эмчлэх хэрэгтэй байдаг. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үегэлтэй товруутай хүний биеийн бүтцэд тахирсан. Эрчүүд бол жишээ нь бэлгийн замын халдварт өвчнийг шинж тэмдэг нэлээ хойно ч юм одоо хүндэрсэн хойно мэддэг тийм одоо юм өсгүүчүүдийг бодох юм бол тэгж хангаг хардаад байдаг одоо нэг юм арай хойчж мэдээд байгаа юм шиг. Үгүй. Энэ өвчнүүдийн онцлогоос хамаарж байгаа шүү. Энэ яадаг гэхээр одоо бидний мэддгээр одоо их түгээмэл яригж байгаа заг хүйтэн гэдэг бол нөгөө нууц цонх их богинтой учраас нэг 2-2 хоногоос одоо 7 хоног дотор ихэнхдээ эмгэг шүүрэл ялгарч илэрдэг. Энэ өвчин маань эрэгтэйд ингээд аягүй сайн мэдэгдэж штэ. Эмэгтэйд бол ерөөсөө шинж тэмдэггүй байдаг. Бас онцлогтой. Тэгэхээр энэ эрэгтэй хүн илүү хожим илрээд байна. Эмэгтэй хүн илрээд байна гэж ингэж ярьж ерөөсөө болохгүй. Тэгэхээр одоо бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэхгүй удаж явснаас болоо сая хавдар янз янзын одоо эрсдэл рүү доордог гэж шүү дээ. Жишээ нь бүр илүү одоо магадгүй өргүүдэл энэ төр шалтгаан болд юм болов бүр архившуулбал ер нь хамгийн одоо ерөөсөө ингэдэг бэлгийн замын өвчин бол шээснээс өвний өрөвсөл үүсгэнэ. Дараагаар нь бол төрөө улчирхай, сигнал улчирхай өрөвслүүдийг үүсгэнэ. Тэгээд төмсгний өрөвсөл үүсгээд ирэхээр өргүүдэлт хүргэдэг. Өргүүдэлт хүргэдэг одоо хэд хэдэн янзын өвчин бий. Энэ халамидыг ер нь авч үзэж гин, гонорог авч үзэж гин, микоплазм жениталомиг авч үзэж гин, бусад вирусын хөхөцөр вирусын халдваруудыг бас авч үздэг. Эрэгтэй талдаа бол юм өргүүдэлт хүргэдэг. Өргүүдэл өөрөө эмчлэгдэх боломжтой өвчин. Өргүүдэл дотор бас олон янз болж ирдэг. За одоо эр бэлгийн эсүүдийн хэмжээ багассан, хөдөлгөөн нь буурсан хэлбэрүүдээ бол тэдгэрийг маань сэргийн эмчлэх боломжтой байдаг. Огт дүрийн шингэн дотор эр бэлгийн эсгүй хэлбэрүүд байдаг. Тэр тохиолдолд бол нэлээд хэцүү эмчлэгдэхгүй байдаг. Тэр тохиолдлууд юунаас болж үүсдэг вэ? Тэр бол одоо таны сайн түрүүний ярьж байгаа бэлгийн замын халдварууд удснаас ч юм уу хэрвээ бөглөрлийн маягаар үрийн суугууд нь сорвж жоод бөглөрөөд үүсч болно. Нэг бол одоо төмсгөнд үйл ажиллагаа нь ерөөсөө багын ч юм уу алдагдаад тэндээсээ эр бэлгээс үүсэхгүй тийм тохиолдлууд бас байж идэг байна. Өргүүдлээ бол нэлээд сайн нарийн онцлох хэрэгтэй байдаг л дээ. Тэгэхээр нөгөө өргүүдэл гэдэг маань буцаад нөгөө улс үндэсний хэмжээний бас асуудал хэрэгжиж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр өргүүдэл дээр бол нэлээд нарийн бас одоо өнөөдөр ярихад бол сэдвэр багтах бах цаг нь хүрэхгүй баг. Өргүүдэл бол нэлээд том асуудал та юу. Монголын төдийгүй дэлхийд дахины нэлээд тулгымдсан асуудал болж хувирж байгаа. Одоо сүүлийн үед яагаад тэгэхээр одоо бүх юмны хөгжил, хоол хүнс, дээрээс нь хотчлт тийм ээ. Энэ бүх зүйлс чинь нөлөөлөд өргүүдлийн хэмжээ ер нь дэлхийд дахинд өсөх хандлага ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд өргүүдэл ер нь ямар түвшинд явж байна? Өргүүдэл бол ер нь нэлээд өсөж байгаа. Одоо бид нарын хийсэн судалгаа дээр бол ер нь өсөх хандлагатай л яваад байгаа юм.
Одоо нэг хамт амьдраа жил боллоо, 2 жил боллоо гэвч хүүхэдтэй болдгоо гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээд ингээд би аль нэг нь одоо ерөөсө үргүүн байна гэж өөрийгөө ингээд тодорхойлцсон яваад идэх те. Гэтэл ууг нь бол нэг арай өөр шалтгаантай байдаг. Ийм учиртай. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлтож байгаа. 1 жилийн хугацаанд ямар нэгэн хамгаалалт хэрэглэхгүй бэлгийн байнгын харьцаатай амьдрахад өөрөө хүүхэд олохгүй байгаа хосыг гэж байгаа. Хосыг өргүүдэлтэй хос гэж үздэг. Тэгээд эрэгтэй нь бол спермограммын шинжилгээ буюу өрийн шингэний шинжилгээ өгөх ёстой байдаг. Өрийн шингэнээ 2-7 хоног гаргаагүй бие бэлдээд. Тэгээд тэн дээрээс ерөнхий тэр эрэгтэйгийн нөхөрчгөн үзүүлэлтүүд гараад ирдэг гэсэн үг байна. Энэ хүн ийм үр тогтоох чадвар нь юм байна, хэвийн ийм гэдэг. Тэгээд хэрвээ эрэгтэй өөрөө зүгээр байвал эмэгтэй рүү илүү чиглэж үзүүлэх хэрэгтэй болж ирж байгаа гэсэн үг. Яагаад тэгж ийм хэрэг эмэгтэйн оншилгоо илүү нарийн багж шаардсан төвхтэй байдаг. Эрэгтэй хүмүүс нөхөрчгөн насны өрийн шингэн гаргаж өгч чаддаг хүмүүс бол өрийн шингэнээр нь үр тогтоохыг онцлоход арай хялбар цаг хугацаа хэмндэг байна. Эмэгтэйчүүд бол илүү нарийн байдаг байна. Эмчилгээнд ч гэсэн илүү нарийн байдаг байна тийм үү. Тий, одоо би тэгээд харамсалтай эмэгтэйчүүд юм биш болохоор одоо тэрээс сайн мэдхгүй. Ер нь бол нарийн гэдгийг нь бол мэдэж байна. Манай эрэгтэйчүүд бол яг өрийн шингэнээ өгөөл шинжилгээ өгөөд өөрийгөө өртөөгүйгээ мэдж болох нь шүү дээ. Би үртээ үргүүгээд ингээ явж явахгүйгээр нотлогдох нь шүү дээ. Тэгээд тэр нь бас үр тогтоох чадвар гэдэг. Тий, бас тэр чин дотор ингээ олон ангилалт нөгөө эр бэлгийсүүдийн хөдөлгөөн суларчдаг ч юм уу, тоон багасчих ч юм уу, огт байхгүй байх ч юм уу гэдэг. Тэр бол бас нарийн процесс болоод явна гэсэн үг. Сүүлийн үед одоо гарч эхэлж байгаа ч юм уу тийм шин төрлийн өвчлүүд ер нь зарагдаж байгаа. Одоо энэ дээр бол 1981 онд нэгдсэн микоплазм гениталиум гэж одоо халдвар байна. Энэ нэмийг бол олон улсад ингэж үздэг олон эмийн тесвэржих боломжтой халдвар. Хамгийн жижиг бактери, вирусаас арай жоохон том. Энэ эдгэрэлт нь айгүй хэцүү, оншилгоо нь хэцүү, эдгэрэлт нь хэцүү. Ер нь бол эдгэрэхэд айгүй нэлээд цаг хугацаа, нэлээд тэр хаан хүний гам барих, эмчийн туршлага зэрэг зүйлсийг дагуулдаг тийм өвчин байна. Тэгээ бас нэг зүйл сонирхолтой хэлэхэд одоо сүүлийн үеийн энэ өвчнүүд маань хөгжилтэй одоо бүх л хүн төрөлхтний хөгжил тэгээд бид нарын эмийн хэрэглээ антибиотикийн зохисгүй хэрэглээ зэргээс хамаарат үндсэн эхний шатны антибиотикуудаа эдгэрхээ болсон байна одоо. Уламжилт эмчилгээний аргуудаа эдгэрэхгүй тийм мутацлагдсан шинэ хэлбэрийн өвчнүүд одоо бий болж байна гэж ойлгож болох юм. Өвчин маань өөрөө хөгжиж хувирж байна гэсэн үг байна. Тэгэхээр таны саний дурдсан одоо энэ өвчин Монголд жишээ нь байна уу те? Байна. Энэ уг нь урд нь за яг одоо статистик нарийн тооцоо хийсэнгүү. Ер нь бол ингээд зүгээр практик туршлагаас харж үзэхэд нэг жил гарan 2 жилийн өмнө бол нэг сард нэг хүн ирдэг байсан ер нь. Одоо бол ер нь 7 хоногт 3-4 хүн ирж байна. Тэгэхээр маш их нэмэгдсэн байна гэж би харж байгаа. Улаанбаатарын харьяалтай хүмүүс их ирж исэн бол одоо бүр хөдөө орон нутгаас бас ирж шүү дээ. Тэгэхээр энийг бүр нарийн шинжилгээгээр мэддэг яаж тогтоодог? Тий, PCR буюу одоо молекул биологийн шинжилгээ гэж одоо дэлхийн одоо сүүлийн үеийн шинжилгээ л дээ. Тэр тухайн үүсгчийг өөрөө байх биш. Тэр тухайн үүсгчийн удамшлын материалаас бага зэргийн ДНХ байхад л тэндээс нь илрүүлдэг тийм олшруулж илрүүлдэг арга байна. PCR гэж нэрлэж байгаа хүмүүс. Тийм байна. Тэр нь өөрөө нэг бактерийн гаралтайд нь орох уу, вирусын гаралтайд? Бүгдийг. Бактерийн ч байсан саяны өвчин бол өөрөө бактерийн гаралтай өвчөнд орох нь хамгийн жижиг бактери байна. Тэгсэр нэ эмэнд бол төсвөртэй болдог. Олон эмэнд маш хурдан төсвөрчих чадвартай байдаг. Тэгэхээр эмчилгээний хувьд бол үнэхээр нарийн хэцүү, үнэхээр хүнд. Одоо тэгээд тэр тухайн хүмүүсийн бас гам дэглэм тийм ээ эмч нарын туршлага, эмийн сонголтууд гэдэг нэлээд нарийн процессыг явуулж. Тэгэхээр саяны одоо энэ өвчин ингээд эмчлүүлэхгүй хүндрээд байвал ямар ч тий одоо тэгээд төрөө улчран үрсэл, семинал улчран үрсэл, төмсгний үрсэл тэгэл нөгөө өргөдлийг маань ахаал ярих нь. Тэгэхээр танаа эмнэлгийн хувьд жишээ нь онцлог нь юу байдаг вэ? Илүү одоо нарийн одоо өвчнүүдийг эмчилдэг ч юм уу тийм. Тий манай эмнэлэг бол ер нь бол нийслэлийн олон төрлийн өвчнүүдийг саяны молекул биологийн аргуудаар ер нь оншилдог. Ер нь маш олон төрлөө ер нь өвчин, эрэгтэйчүүдийн өргүүдэл тийм ээ, төрөө улчран үрслүүд эрэгтэйчүүдийн өвчнүүд ер нь нэлээд өндөр түвшин нарийн түвшинд оншилдог байна. Оншилсныхаа үндсэн дээр бол эмчилгээгээ хийдэг гэсэн үг. Илүү тэрэн рүүгээ тагнаж ийн гэсэн. Тий, тагнаж ийн. Ер нь нэгэсэндээ эрэгтэйчүүд рүүгээ л илүү чиглэж ийн гэсэн үг л тий. За тэгвэл хоёулаа энэ бэлгийн замын халдварт өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдэг талаар ярил.
Ер нь бол ингэдэлтэй орчин сэргийлэхдээ бол мэдээж хэрэг одоо биелгэвч зайлшгүй тохиолдолын харьцаанд орох тохиолдол бол биелгэвчийг бол зөв хэрэглэх хэрэгтэй байдаг. Одоо манайхан буруу хэрэглэдэг байна. Биелгэвчтэй секс хийчихэд нөгөө ам секс хийдэг. Тэгэхээр биелгэвч аваад ам секс хийчихээр тэрнгээр нөгөө өвчнүүд мэн дамждаг байх нь шүү дээ. За бас нэг ер нь бол хамгийн зөв сэргийлэх арга бол ерөөсө хосууд нэгэндээ үнж байх хэрэгтэй. Ерөөсө энийг бол Монгол төдийгүй дэлхийд дахинд яригдж байгаа. Билгийн нэг үнж хамтрагчтай байх хэрэгтэй. Тэгээд гэр бүлдээ үнж байхыг л одоо хамгийн зөв хамгаалах арга л гэж үзэж байгаа байхгүй. Одоо нөгөө хомхоо, бэлгийн хомхоо гэж байдаг ш тий. Тий, уруулын хомхооч бэлгийн эртэн дээр гарна, бэлгийн хомхооч урал дээр гарна. Тий. Тэгэнгүүтээ тэр нөгөө уруулаараа хүүхдүүдэд өнсөд идэг гэл нөгөө тэгээ хамаагүй болохгүй гэж. Одоо хомхоо халдварын хувьд бол дэлхийд дахинд одоо 90-с дээш үеийн халдвартай. Маш өндөр байдаг байна шүү дээ. Тэгээд дахих гэдэг те дахин. Тий, одоо тэгээд нөгөө дархлаа маань унах тийм ээ. Тэр тухайн үний одоо нойргүй явах, ядрах, даарах, архитарсны хэрэглээч гэдэг юм уу. Тэр үед нөгөө дахидаг байна. Таны дархлаа хүчтэй байх юм бол тэр маань дарангуйлагдсан байдалтай байж явах нь шүү дээ. Уруу хамааралтай таны дархлаанаас. Та сайн бол унтчих, та муутлаа хомхоо гараад ирэх юм шүү дээ. Тэг хүмүүс нөгөө уруулан дээр хомхоо гарахаар тостой юм мэдсэн гэд хүн болгол тэгж ойлгоод байдаг шүү дээ. Биш тэр herpes вирусын халдвар байна. Бүр вирусын халдвар. Тэгээ нөгөө айл амтнаар орж нэраа хөөгж хүүхдүүдийг өнсөхгүй байх хэрэгтэй л доо. Тэгэхээр одоо бэлгийн за тэр аман сексээр дамжиж байгаа тэр уруулан дээр гарах хомхоо гэж байх уу? Бага. Тэр нь нөгөө herpes-ээс ялгаа нь юу вэ? Herpes 1, herpes 2 гэж нэрлэдэг. Herpes 1 гэдэг нь уруулын хомхоог хэлж байна. Herpes 2 гэдэг нь бэлгийн хомхоог хэлж байгаа. Шинж тэмдэг нь адилхан зөвөрөө. Тэр нь гэхдээ бэлэг эрхтэн дээр яг хомхоо гарна гэсэн үг. Уруулан дээр гарч байгаа юм шиг. Тэгэхээр одоо тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүс бол мэдэхгүй байх нь шүү дээ тийм ээ. Тийм. Одоо хосууд бол ингээ харах нь ш. За яг бэлэг эрхтэн дээр гарчлаа. Үгүй гэхдээ ийм байхгүй нэг онцлог. Уруулын хомхоогоос бэлэг эрхтэн дээр гарч болно. Гаднаас харахад бол яг адилхан шүү дээ. Халдаал яваад байна гэсэн үг юм байна. Тийм, дамжаал явж. Энэ халдвар бол дэлхийд дахин нэлээд өндөр 90 гаруй хувийн халдвар байдаг байна шүү дээ. Ер нь тухайн ард түмэн дотор бол 90-с дээш хувьтай л халдвартай байдаг. Уруулын хомхоо халдвар бол herpes нэг бол. Бэр бэлгийн хомхоо гэдэг мэдчихээд айгу сонирхолтой санагдчихсан байхгүй мэдхгүй бид нар чинь ингээд байгаад гэдэг штэ тий. Өө тостой мэдсэн гэсэн гээл яваад байдаг. Хомхоо гэдэг юм долоочлаа гэх тийм амтан байхгүй шүү дээ. Чи вирус байхгүй. Herpes гэдэг нэртэй вирус өвчин байх нь гэсэн үг. Хомхоо ер нь хүндрэхээрээ юу болдог вэ? Бэлгийн хомхоо одоо дархлаа султаа хүмүүст бол маш их аюулыг учруулж идэг байна. Herpes вирусын халдвар бол. Одоо HIV-тэй хүмүүс бол бараг амь насанд нь хүрэх төр хэрэгслийг үүсгэдэг. Дархлаа султаа архаг өвчтэй хүмүүст их өндөр. Тэгээ арьс салстын захтнаанаас эхлээд л тийм ээ. Бүр одоо ингээд бэлэг эрхтний арьс, төмсгний арьс нь үлтэр ингээд усан цэврүүгээр дүүрсэн байдаг. Тэр хүний маш их зөөвөртэй ерөөс. Ямар нэг юм хурж болохгүй тийм мэдлэлтэй болж идэг. Тэр буцаад бэлгийн харилцаанд угаасаа орох боломжгүй ч болоод эхэлж. Өө бүр идгэрсэн хань бол болно л да. Хомхоо дээр нэг онцлогтой нэг зүйлийг хэлж болно. Хомхоо одоо ингээд гарцсан үедээ яг унтах юм бол халддаг. А яг цорвжоод ингээд идэгч штэ тэр үед бол халддаг байна штэ. Итгэвтэй байгаа үед халддаг. Тэр үед нь бол сексийг хориулах хэрэгтэй ч юм уу бэлгэвчтэй хийх гэсэн асуудлууд яригдж байгаа юм. Яг өөрийгөө бэлгэрхтнээс шалгарч байгаа л хэвээр минь шингээд мэдээж улаан цан томоор мэдээж гарахгүй жижигэн цэв. Оо янз зарлах гарна. Заримдаа том орч гардаг байна шүү дээ. Тэгээд түрүүний ми хэлээд байгаа микоплазм гениталиум гэдэг бол их аюултай өвчин байна. Тэр бол ерөөсөө даалт хэлбэрийн өвчнөд ордог байна шүү дээ. Шинж тэмдэггүй байдаг. Энэ ил өвчнүүдээс илүү даалт өвчнүүд аюултай. Ил өвчин гэхээр чинь шарах гарна, идэ гарна. Тэгээд ирэхэр хүмүүс тэрийг мэдэх боломжтой эрт мэдэх байхгүй. Хүн мэдэн штэ тусsanгаа ингээд ер нь гатарлаад эмнэлэг тандах ямар нэгэн арга хэмжээ авдаг. Даалт өвчнүүд бол мэддэхгүйгээр маш удаан хугацаанд явж таарах нь штэ. Мэддэхгүй байх хугацаа нь хэр урт байх вэ? Одоо тухайн өвчний онцлогоос хамаарна. Зарим өвчин бол одоо 3 хоногоос 15 хоногийн нууц үетэй байдаг. Зарим нь бол одоо 21 хоног жишээ нь тэмбүү бол. Тэмбүүтэй одоо ингээд өнөөдөр халдвар авлаа, маргааш шинжилгээ өгөхөд дэлгэрэхгүй. Тэмбүүгийн цонх үе гэж өвөрмөц зүйл байждаг байна. Тэр үедээ бол ерөөсөө хуурамч эрүүл хариу гарна. Тэгээ 1 сарын дараа өгөхөд гараад ирэх жишээ. Гэхдээ тэр хүний онцлогоос их хамаарна л да. Хүний онцлогууд бас нөлөөлдөг байна шүү дээ. Зарим хүнд бол ер нь 21 хон жилэрнэ.
зарим хүнд бол сарын дараа илэрнэ ч гэдэг юм уу. Тэгээд яг манайхан удаж гин харьцаанд ороогүй нэг 15 он ч гэж хэлдэг байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд бол 2 сар 3 сар ч юм уу тийм шүү дээ. Жилч тээсэн тохиолдол байгаа. Тэгээд бэлгийн замын өвчин дандаа нөгөө гэр бүл хосуудын нөгөө ихтгэлцэл харьцааг дандаа хөнддөг эмзэг сэдв байхгүй. Тийм болохоор эмнэлэгт одоо хандхаас эхлээд ичхээс эхлээд нууцлын асуудлууд бас их явагдаж байна. Ер нь бол яг ямар ч эмнэлэг бол мэдээж бүртгэл аль биесээр хийх юм а хийдэг. Тэгээд тусгай яг яриаг бол бүх юмыг бол эмч болон үйлчлүүлэгч хоёр л мэднэ гэсэн үг шүү дээ. Өөр хүн мэдэггүй. Тим системээр л явдаг гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол эмнэлэгт хандаж үзүүлж явах хэрэгтэй байхгүй залуучууд. Байнгын тогтмол тийм үү? Тий, одоо нэг тодорхой хугацаанд одоо хэрвээ с ижигтэй харьцаанд орсон бол яралтаа ер нь үзүүл шинжилгээ өгөх нь зөв. Хэрвээ зүгээр нөгөө шин сэргийлэх байдлаар улиралдаа нэг ч юм уу, хоёр улиралдаа нэг ч юм уу залуу хүмүүс бол үзүүлж явах хэрэгтэй. 40 нас хүрээл ирэхэд бол ер нь 38-аас дээш болоод ирэхэд бол 8 сар юм уу 1 жилд бол ер нь заавал үзүүлэх хэрэгтэй. Тэр улчиргаан дээр хавдрын шинжилгээ эднэрийг бол маркер эднэрийг бол заавал өгч явах хэрэгтэй байхгүй. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар Монгол улсын хэмжээнд бэлгийн замын алдар төвчний ер нь эмчилгээ хэр төгс хийгдэж байна. Ийм одоо яг цаг үеэ зөв болоод ингээд халтахад бол юу хандаад одоо зөв онцлуулаад эмчлүүлэхэд бол одоо бүрэн эмчлэгдэх өвчнүүд мөн бол бүрэн гүйцэд эмчлэгдэж байгаа. Тэгээ тухайн үеийн бас хариуцлагын асуудал юм. Хариуцлагын асуудал байгаа. Одоо тэр өвчин ингээ онцлоо эмчилгээ им тан бичиж өгч юм уу тариа тусал хийж өглөө гэхэд нөгөө гам дэглэм барих хэрэгтэй байдаг юм. Тэр гам дэглэмээ бас барьдгүй. Тэгээд ирж давтан шинжилгээг нөгөө өгөхгүй байх. Одоо идгсэнгүүгээ бас хянах хэрэгтэй шүү дээ. Шалгах хэрэгтэй. Энэ тохиолдлууд нь жоохон хойроо хандлтууд бол байдаг. Одоо жишээ нь им уугаад одоо эмчлүүлж байгаа тохиолдолд хоолоо хүртэл хянах хэрэгтэй байт юм билээ шүү дээ, тийм үү? Тийм хоолоо хийн. Одоо цитрус, нимбэг агуулсан хүнсүүд, газ давнда, арх тарс гэх мэтлэн хориглож явах хэрэгтэй шүү дээ. Нимбэгтэй цитрус яаж нөлөөлдөг вэ? Цитрусууд бол ерөнхийдөө бол тэр тухайн эмийн бодисуудтай үйлчлэгээнд бол саад учруулж идэг байна. Ойрхон хэрэглэх юм бол одоо жишээ нь сүү гэх чинь кальцийн хориг үүсгэждэг шүү дээ. Кальцийн бэлтгэлөвч. Их мэтлэн ингээд нэлээд олон нарийн юмнууд бол байгаа л да ярил. Өвчнөөс шалтгаалаад тийм өвчнөөс шалтгаална. Тэрнээс гадна тэр ууж байгаа эмний найрлагатай холбоотойгоор яригдж идэг байна. Зарим одоо эмийн бодис цитрусийн төрлийн зүйл хэрэглэхэд бид харшил илэрх нь илүү болж ирж идэг. Гэх мэтлэн олон асуудлууд байдаг. Одоо хүнд одоо бэлгийн замын алдар төвчнийг одоо эмчлүүлэх гээд ийм уу тэр иймнээс харшилдаг хүмүүс гэж байх уу? Байгаа. Тийм тохиолдлууд бас нэлээд хэцүү. Нөгөө хүмүүс маань одоо өвчин тусцсан. Хүнээ эмчлэх гэхээр тухайн эмийн бодис нь таардаг. Тэрнээсээ харшилдаг. Тэгээд яг олон эмийн сонголт эмнэлгийн орчинд хянаж тийм хүмүүсийг эмчилдэг л дээ. Нөгөө эмчилгээний тактик хамгийн чухал юм байна л да, тийм үү? Тий, оншилгоо чухал. Тэгээд тухайн тактикууд нь чухал. Тухайн эмчийн туршлага гэх мэт зүйлс яригдж байгаа байна. За тэгэхээр таны хувьд залуучуудтай хандаад зөвлөгөө өгөхөд тий дэмжүүний үүднээс залуучуудтай хандаад анхааруулах зүйл байна. Одоо ийм байна. Одоо манай залуучууд минь одоо сүүлийн үед бол яг эмнэлэгт хандах нь бас залуу юм бол илүү болсон байна. Бас магтууштай тал байна. Гэхдээ амьдралын хэм маягтай холбоотой асар их асуудал байна. Энэ дэлгэцийн донтолтой холбоотойгоор шүн унтахаа болчиход байна. Бас залуучууд. Тэрнээсээ одоо гормоны бууралтанд орж байна. Мэдээж тэгээд тэр тамхины хэрэглээ бол бас нэлээд асуудал дагуулж шít манай бас. Яг уу залуу үедээ бол тэрний сөрөг нөлөөг бол бага мэдчихээн. Тэгээд сүүлдээ зүрх судасны өвчний эрсдэл болохыг уусаа дэлхийд дахин баталчихад байгаа байхгүй. Тамхи байна. За мэдээж архины хэрэглээ байна. Тэгээ бас нэг сонин зүйл гэдэг энэ махны хэрэглээ бас хит ихсээд ирэхээр төмрийн хорлогонд орж байгаа юм. Тий. Тэгээ манай залуучууд ч ер нь одоо нэг талдаа бол амьдралын хэв маягийн жоохон буруу байна. Тий. Төмрийн хорлогонд орохоор тэр нь буцаагаад бэлгийн амьдралд нөлөөлөх үү? Одоо тий нөлөөлнө. Одоо энийг бол дотрын эмчнэр бол нэлээд нарийн ярьж идэг баг. Зүрх судасны эмчнэр ярьж идэг. Перитин гэх төмөр холбоот уургийн илүүдэл их байдаг манад.
Тэгэхээр ялчгүй дэлгэцийн донтолоо бүр бага наснаас нь эхэлж дэлгэцийн донтолоо сүүлийн үед бол их санаа зовс асуудал мөн болж хөрж байна. Одоо 18, 20, 21, 22 та залуучууд их хандж шít одоо имлэгт. Унд чадхаа болчихсон. Тэгээд тэрнээсээ үүдэлтэйгэр бэлэг эрэхтний хөвчрхээ болчихсон. Нэг бол одоо тэгээд харааны асуудлууд ингээд маш их асуудлыг л дагуулж ийн гэсэн үг шүү дээ. Дэлгэцийн дон гэж одоо шинэ өвчний онш бий болж байгаа. Тэгэхээр сүүлийн үед бас нэг шин төрлийн гэдэг юм уу одоо хуучин байсан л баг. Гэтэ одоо сүүлийн үед их яригадаад байгаа одоо энэ порнографийн донтолт гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Хитрхи их одоо порно үзэх өнөөсөө болоод нөгөөдг маань буцаад нөгөө бэлгийн харилцаанд орох сонирхолгүй болох, туршилгүй болох тэр тийм зүйлүүд. Яг хоо тэр ийм байгаа юм. Нөгөө хамтрагчаа бас одоо нэг секс чинь хоёр хүний хамтралын асуудал. Тэгээд нөгөө хамтрагчаа биш өөрийгөө л одоо болгочдөг тийм юм суудаг гэж яриад байгаа. Гэхдээ энийг яг нарийн бие судлаагүй л дээ зүгээр. Тийм зүйлс байгаа. Гэхдээ ер нь бүх зүйл л одоо зохис хэмжээндээ л байх хэрэгтэй байна шүү дээ. Зохис хэмжээнээсээ давчхаар л болох гэж байгаа. Дугаарын хамтран ажиллагч Алтан жор эрэгтэйчүүдийн эмнэлэг. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсөлд бид нар бас эмчигээ илүү сайн дэлгэрэнгүй хүмүүстэй танилцуулъя гэж бодож байна. Та өөрийнхөө туршлагын талаар бас эмнэлийнхаа талаар бид нар тодорхой бас ярьж өгвөл. Баярлалаа. Би болохоор анагаахын шинжилгээ ухааны магистр, эрэгтэйчүүд өргөдөл судлалын хэмж, мөн молекул биологч хэмж гэж боддог. Арна Бек гэдэг хүн байна. Тэгээ манай эмнэлэг болохоор 2018 онд эрэгтэйчүүдийн дагнсан онцлогоо чиглэлээр байгуулагдаад өнөөдөр болохоор эрэгтэйчүүдийн бүх төрлийн нарийн шинжилгээ, онцлогоо, эмчилгээ, мөн эрэгтэйчүүдийн мэс заслын өвчнүүдийн эмчилгээ гэсэн одоо чиглэлээр үйл ажиллагаа доктортой явуулж байна манай эмнэлэг. Залуучууд маань бол ер нь яг эмнэлэгт нэг удаа 8 сарын жилд нэг хандаж үзүүлэх хэрэгтэй ер нь. Тий. Үзүүлж явах хэрэгтэй байхгүй тогтмол. Энэ эрүүл мэндийн боловсралтай бас холбоотой байгаа юм бас. Энэ боловсролын талаар би нэг юм хэлмээр байгаа юм ер нь бол. Манайхан чи ингэж байгаа байхгүй одоо нэг асуудал нь ингээд эрүүл мэндийн боловсрал ер нь олгосон айгүй муу байгаа юм манай улсын. Одоо бага ангид нь бол шүдээ угаах тийм ээ зөв одоо бие засах талаар заагаад дунд ангид нь бол зөв хооллолтын талаар заамаар байна. Ахлах ангид нь ирэхээр одоо нөхөн үрчхүү гэр бүл төлөвлөлт нийт талаар хичээлүүдийг аягүй сайн системтэй орох хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо миний ажиглаад байгаа юм бид нар болохоор одоо ингээд эрүүл мэндийн боловсрал аягүй муу учраас ерөөсөө тийм юм заадгүй нөгөө бэлэг эрхтэнгүй юм шиг хүүхдүүдийг өсгөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань хаана үзүүлэх, яаж гэр бүл төлөвлөх одоо юу ч мэдэхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэндийн боловсролын тал дээр нь л анхаармаар байна гэж байна. Тэгэхээр нөгөө өсөл бол тийм. Эцэг эхчүүд маань өөрсдөө бэлгийн боловсрал их бага өссөн. Тэгээд тэр боловсралаараа хүүхдүүдээ одоо тэгээд юм асуул айгүй бол чи юу яриад байгаа гэж хэлээд тэгэл загнаа явчихдаг байхгүй. Тэгээ нөгөө нөхөр чинь хөрхи одоо бас жоох хүүхдүүд авсан байна өвчин. Тэгээ нөгөө хүүхдүүд маань нууцсан тэгээ төмсөн үсг нь хавдцсан тэгээ хүндэрсэн байгаачдаг. Өсвөр насны хүүхдүүд нөгөө хүүхд маань хандаж үзүүлэхээр мөнгө байхгүй. Яг хаана хандхаа мэдэхгүй. Хэцүү багтах. Энэ дээр бас нэг юм хөвгүүдийн ч гэдэг юм арай өөр нь ч одоо хүүхэд гэхээр ихнэл хэсгээд тэгэд халдварт руу явах ч юм уу юм манай энд нэг жоох ойлгомжгүй юм байх шиг байна байхгүй. Бас яг 18 нас хүрсэн бол яг ойлгомжтой. Ингээ эрэгтэйчүүдийн эмэлгүүч юм уу ингээд ирээд хандаад очиж байна. Бас нэг юм нөхөрч хүн яг хөвгүүд биш тоо. Бид нар чинь айгүй хэцүү болчиход байгаа байхгүй. Техникэл хэс дээр бас тийм хөвгүүдийн одоо охтуудын тасаг гэж байдаг байхгүй айгүй сонио манайх. Тэгээ эрэгтэйч хөвгүүдийн тасаг гэж бас баймаар шүү дээ. Тэгэхээр яг одоо тийм аль бисны бол бас байхгүй. өсвөр насны баг гэж байдаг хэрнэ. Тийм. Гэдэг шиг тийм. Тэгэхээр нэг жоохон тийм завсрын юм байгаа байхгүй. Тэр хүүхдүүд маань нэгэнт насанд хүрэхгүй. Төлөвшөөгүй байгаа тань. Тэгээ төлбөр мөнгө байхгүй байгаа тань. Хэцүү. Тэгээ нөгөө эцэг ихтэй хэлхээс их айдаг. Ийм тохиолдлууд бол бас байдаг шүү манай. Тэгэхээр баг энэ асуудлуудыг зохицуулаад нэг өсвөр насны хүүхдийн эмнэлэг байвал эхнэлсэд одоо баг тийм юу яг эхнэлсийн үзчихэл байгаа. Тэгээ нөгөө халдварт өвчин болчхороо эхнэлхээс эмчилгээ болчдөг. Тэгэхээр нөгөө халдварт руу дамжиж явдаг. Ийм тогтолцоо бас байгаад байгаа шүү гэдэг. Зөв.
би ер нь нэг юм бодож явж байгаа. Тэгээ боловсролыг л нэлээд сайжруулмаар л байна. Эрүүл мэндийн боловсрол сайжруулах. Эрүүл мэндийн боловсрол сайжирна гэдэг чинь нөгөө бас л урдчилсан сэргийлэх бас хамгийн том Зүйл баг. том зүйл л тийм ээ. Тэгэхээр сургалтын програмтай л ярих нь нэлээд том асуудал байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн удаагийн урилгыг хүлээн авч за энэ сэдвэр бид нартай бас чөлөөтэй нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлгийн ивент гэдэг чинь манай Masculine брэнд байгаа. За энэ брендийн маань гарын бэлэг бүтээгдэхүүнүүдийн дээжийг энэ дотор нь байгаа. Баярлалаа. Та бүдгийг оролцуулсанд, нэвтрүүлэгтээ оролцуулсанд баярлалаа. За тэгээд таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За. Masculine таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үйлдэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тахирсан Тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100% натурал эрзэнээр хийгдсэн Masculine брэнд та бүхэн Masculine брэндийг хэрэглэж хайртай дотны хүмүүсээ эрсдлээс сэргийлээрэй.